Өнгөрсөн үйл би Нью-Йоркт байхдаа Carnegie Hall гэдэг амар алдартай хөгжмийн танхим байдаг. Тэнд би Electric Mod гэдэг Францын төгөлдрөө урчин тоглолтыг үзчихсэн. Тэгээ тэр тоглолт надад бүр амар таалагдсан. Бүр ингээд хөгжим нь бүр үнэхээр гайхамшигтай гоё байсан. Тэгээ дээр нь тэр эмэгтэйгийн гүйцэтгэл үнэхээр төгс байсан. Тэгээ би тэр үед амар их урам авсан байхгүй юу? Ялангуяа яг тэр төгөлдрөө урчаас тэр төгөлдрөө урч яаж ийм гоё амар урлагийг бүтээгээд байна те. Тэгээд тэр эмэгтэй надад бүр шал өөр төвшөнд амьдраад байгаа юм шиг санагдсан. Тэгээ би яг тэр эмэгтэй шиг болохыг хүссэн. Заавал ингэ төгөлдөр уурч байх албагүй л дээ. Зүгээр л өөрийнхөө хийсэн зүйлийг яаж ингэж гоё тултал нь хөгжүүлэх вэ гэдэг талаасаа. Тэгээ би тэр үед яг бодсон л доо. Яг тэр эмэгтэй яг ийм зүйлд хүргэсэн зүйл нь ерөөсөө л дисциплин юм байна. Сахлах батал юм байна. Яг гэвэл тэгжээж тэр эмэгтэй өдөр болгон дасгал сургалтаа хийж баг багаар сайжирчиж олон жилийн турш тэрийгээ сайн хийсэн болохоор ийм төвшөнд хүрсэн байгаа. Тэгээ ингээ бодоод үзэнгүүтээ штэ. Дисциплин гэдэг бүр үнэхээр супер павер аа байхгүй супер хүч. Яагаад гэхээр яг ингээ бодоод үзээрэй. Бид нар хөвчлэн ингээ хүрх газраа мэддэг те. За би ингээ амарлаг антрепренер болмоор байна те. Би хөгжимчин болмоор байна, гоё ихтэй болмоор байна гэд хаа өрхөө бол мэддэг. Тэр бол асуудал биш. А тэгээ юу ихэ бас ерөөхдөө гадралдаг те. Өдөр тутмын дасгал сургалтаа хийн. Эсвэл яа дээ хүмүүстэй ярина. Тэгэл бэлтгэлээ их нэг тиймэрдүүл юмнууд байдаг. Яг тэр өдөр тутмын нэг тийм уйдгартай юм л давтах шаардлага гардаг. Гэтэ хамгийн тэр бидний скил дутдаг зүйл бол бид нар яг одоо тэр хүрх газраа мэдж байгаа. Тийшээ явах замаа мэдж байгаа. Тэр зам дээрээ л ерөөсө тууштай алхаж чаддгүй. Энэ л яг биднэрт амар дутаад байгаа зүйл. Тэгээ бодоод үзэнгүүт дисциплин гэдэг ерөөсөө л тэр замаар яг яаж алхах вэ? Яаж тууштай алхах вэ? Яаж хазаахгүй алхах вэ гэдэг урлагийг л ярьж байгаа. Энийг эзэмшчих юм бол миний бодлоор л амьдралд ерөөсөө хийж чадахгүй юм ерөөс юу ч байхгүй. Энийг ерөөсөө бодсон, хүссэн амьдрал бүр юу ч биелүүлж болох юм шиг санагдсан. Яг сахилга бат гэдэг зүйлийг өөртөө яс махандаа шингээсэн байхад боломжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй юм шиг санагдсан. Би энийг ингээд яг 10 жилийн өмнө үнэхээр мэдчихсэн ч болоосэй гэж үнэхээр хүсэж байна. Даанч тэгээд мэдчих чадаагүй ч гэсэн одоо л яг сурах цаг нь. Тийм болохоор би ингээд дисциплинийн талаар ер нь бол амар маниак шиг амар их юм судалсан, амар их юм олж мэдсэн. Тэгээд тэр бүхний та нартай хуваалцмаар байна. Бид нар өөрсдийнхөө хийсэн зүйлүүдийн үр дүнг хүртэхээс өөр аргагүй. Энэ үгэлбэрийг сайн бодоод үзтээ. You deserve the consequences of your actions гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр чи өөрийнхөө хийсэн зүйлүүдийн үр дүн хүртэх эрхтэй хүртгэхээс өөр аргагүй. Энэ жоохон ингээд сонсоход хэцүү зүйл байж магадгүй. Яг үндэ жоохон тий амар хатуу хэлж байгаа юм шиг. Гэхдээ яг бодоод үзтээ. Зарим хүмүүс бүдүүн бахаас өөр ямар ч аргагүй. Яг гэвэл тэр хүмүүс ингээд дасгал хийхгүй зүгээр л орон дээрээ хөвтэйл, залхуурал, хөлгөө хийхгүй. Тэгэл байгаад идэл уугаал сууж явах юм бол ерөөсө бүдүүн бахаас өөр ямар ч аргагүй. Тэр үйл хөдлөлийнхоо үр дүн хүртэхээс өөр аргагүй гэж байгаа. Бас бодоод үзтээ. Зарим хүмүүс амар ингээ өвчин зовлонтой байдаг да. Гэхдээ тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хараад амьдралын хэмааг нь харах юм бол тэхээс өөр аргагүй байдаг. Хамгийн чухал ерөөсөө нэг 3 зүйл байгаа шүү дээ. Нойр, хоол, дасгал гэх тийм 3 зүйл байгаа. Тэр 3 зүйлийг амар сайн авч явж чадахгүй бол тэгээ хүний дархлаа цаанаасаа сулардаг. Тэр нь хүн бас амар стресстэй амьдраад байх юм бол дархлаа сулраад өвчин зовлон ирэхэд амар амархан болдог. За яг хав заримдаа ингээд те зарим нэг өвчин үнэхээр генетик их байдаг чамаас ямар ч хамааралгүй те чи юу ч хийж чадхааргүй яг ингээд зүгээр хийсч ирдэг гэдэг те тийм зүйлүүд байдаг. Гэхдээ ихэнх өвчтөд бид нар өөрсдөө сэргийлэх боломжтой. Эдгээр яг бидний өөрсдөө л бургас болдог. Энэ миний бодлоор штэ заримдаа ингээд амьдрал нөгөө хичээл заадаг гэдэгтэй тэр шиг яг амьдралд бүр ингээд хичээл хүчээр орж ирж байгаа юм шиг санагддаг. Тэгээ чи яг энэ хэвээрээ яваадах юм бол ийм зүйл болно шүү гэж хэлж байгаа амьдралын нэг тохио тий. Чи энийг өөрчлөөрэй гэсэн нэг тийм тохио өгж байгаа юм шиг санагддаг. Тэгээд энийг бас бодонгууд бусад хүмүүс дээр штэ. Зарим хүмүүс яг ингээд амар амьдрал аз жаргалтай, амжилттай явахаас өөр арга байдгүй. Яг тэгэл тэр хүмүүс ингээд өөрсдийнхөө эрүүл мэндэд амар их анхаардаг тий. Сэтгэл зүйд амар анхаардаг. Тэгэнгүүт тэрнийхээ төлөө ингээд байнга тууштай юм хийгээд байхаар тэр үйл хөдлөлийнхөө үр шимийг хүртгэхээс өөр аргагүй. Энэ талаар та сайн бодоод үзээрэй. Энийг би яг 1000 давтаж хэллээд яг ямар ч нэмэргүй
хамгийн чухал нь хүн энийг яг өөрөө л ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол би ингээд мянган юм хэлсэн ч гэсэн тий энийг яг хүн өөртөө ухаарч авч чадахгүй бол дотроо тунгаахгүй бол миний хэлсэн юмнууд нэг чихэр нь ороод нөгөө чихэр гарна. Тийм болохоор энэ дээр надад нэг өгт даалгавар байна. Гэртээ ярьчаад ч юм уу тий ямар нэгэн цаас гаргаж ирээд яг үзэг цаас барьж агаад эсвэл толинд харж агаад яг өөрөөсөө асуугаарай. Тэр асуух юм нь одоо хүний амьдралд ингээд нэг тийм сэтгэл ханамжгүй байгаа ямар нэг хэсэг байгаа шүү дээ тий. Одоо яа дээ хосын харилцаа ч юм уу тий карьертай сэтгэл хангалуун биш эсвэл яа дээ эрүүл мэндтэй ч юм уу. Тэр зүйлдээ би яагаад энэ бүхнийг хүртэх ёстой вэ? Би энэ бүхнийг хүртэх ёстой юу хийсэн бэ гэд өөрөөсөө асуугаарай. Одоо жишээлбэл яа дээ би ингээд хийж байгаа ажилдаа дургүй байлаа гэж бодъё. Тэгвэл ингээд за би ажлаа солихын төлөө юу хийсэн бэ те? Би ингээд бусад ярилцлагт бусад ажлуудад те аппликейшнийг явуулсан уу? Эсвэл янз бүрийн ярилцлагуудад өөрийгөө бэлдсэн үү? Эсвэл ямар нэгэн хүмүүсээс тусламж авсан уу те? Ингээд яг ижлэгэн зүйл туулаа гараа явуулсан хүмүүсээ үл тийм хүмүүсээс тусламж авч болно да. Би ер нь яг юу хийсэн бэ гэд өөрөөсөө асуугаарай. Эсвэл яа дээ? Би одоо яагаад миний хүссэн залуу хүссэн эмэгтэй миний амьдралд байхгүй байна гэж бодож магадгүй шүү дээ. Тэгэх юм бол тэнцэнэ те? Ер нь би яг ямар үн цэнийг бий болгож байгаа юм те? Тэр хүн яагаад надтай байх хэвээр. Тэгээ толинд хараад бүр ингээд би юу нь яг хин бэ гэж асууж болно шүү дээ тий. Би яг ямар үн цэнийг өгч байгаа. Тэр хүн надтай байлаа гэд тий аз жаргалтай байж чадах уу, адлын явдалтай сайхан амьдарч чадах уу гэд. Иймэрдүү зүйлүүдийг бид нар өөрөөсөө асууж чаддгүй. Иймэрдүү одоо тийм гашуун үн тий яг ингээл үннийг нүүрэнд чинь маа гэд хэлээд өгч хүмүүс байдаггүй болохоор бидэрт яг иймэрдүү зүйл татагтаад байдаг. Заримдаа амьдрал хэцүү үед ингээл хүн бурханд гомдлоо штэ. Амьдрал ингээ ямар шодрог ус юм бэ те. Ингээл яагаад надаа ийм их амар олон зовлон тохиолдод байгаа юм бэ те. Тэгээ тэр үед хүмүүс их ихтэй ингээл гадагшаа гардаг өөрлөгөө харахгүй. Тэгэл энэ яг тэр хүн л болчлоо те. Тэр хүн л надад травма өгчлээ. Тэр хүн л миний амьдралд ийм хийжлээ. Эсвэл яа тий энэ их орон л болохгүй байна. Ийм Монгол шиг ийм газар яаж амьдрах юм энэ 76 хармаар гэд тиймэрдүү юм хийлж болно. Тиймэрдүү юм яг үнний гортооч зөвлөтэй байж магадгүй тий. Үнэхээр зарим нэг хүмүүс чамд амар шудраг сандсан, зарим нэг үнэхээр аз золгүй зүйл тохиолдсон тий. Мэдээж энэ их орон чинь асуудалтай. Гэхдээ энэ бүхнийг өөрчлөх ерөөсөө хүч чадал шийдвэр чамаас л гарах хэрэгтэй. Ерөөсөө энэ бүхэн чиний л гарт байгаа. Чи тэгж гомдлоод угаасаа юу ч өөрчлөгдөхгүй. Иймэрдүү зүйлүүдийг бид нар угаасаа өөрчилж чадахгүй байгаа. Бидний контролд байхгүй зүйл болохоор энийг яг тавьж явуулах хэрэгтэй. Зүгээр л хаях хэрэгтэй. Стоицизмын яг энийг амар сайн сургадаг те. Чиний контролд авахгүй байгаа зүйл бол тавьж явуулаа. Чи өөрчилж чадах зүйлүүдээр анхаараа. Тэгэхгүй бол хүн ингээд нэг тийм victim mentality үүсчихдэг. Тэр нь ингээ хохирогчийн сэтгэл зүй. Зүгээр л би хохирогч ингээл надаа юм зөвцгөлцсөн. Би ийм гэл өөрийгөө ингээл өөгшүүлээд өрөвдөд байвал хаашаач явахгүй. Тийм болохоор энэ дээр яг өөрөө хариуцлага өрөөд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Би ийм хогийн нөхцөл байдалтай байна. Би энийг өөрчлөхийн тулд юу хийх вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Чи амьдралдаа яагаад сэтгэл хангалуун биш байгаа гэж яг үнэхээр яг туйлын яг хамгийн гол шалтгаан нь чи зүгээр л энэ бүхнийг засах гэж юу ч хийгээгүй. Чи хангалттай хичээж чадаагүй. Ерөөсөө үнэн гэвэл тийм л байна. Тэгээ энийг би хэлж байгаа шалтгаан нь яг ингээд чамаагтай ингээд загнаж магнаад тэг шалтгаантай биш. Зүгээр л чи яг бодит байдлыг байгаасаа хараасаа энэ бүхнийг өөрчлөөсэй гэд ер нь чамайг л бодож хэлж байгаа. Яагаад гэвэл энэ бүхнийг чи үнэхээр өөрчилж чадна. Чамайг хамаагүй гоё амьдрал хүлээж байгаа. Би чадна гэдгийг мэдж байгаа болохоор л энийг хэлж байна. Чи энийг сонсох ёстой болохоор л би энийг чамд хэлж байна. Тэгээд бид нар яагаад энийг ойлгохгүй юм бэ гэж бодохоор гол шалтгаан нь ерөөсөө бид нар үйл хөдлөлийнхөө үр дүнг ерөөсөө богино хугацаанд хардггүй. Одоо жишээлбэл шүү дээ тий одоо 10 жилд авах юм тий оюутан багч чаа залуу багт чинь чи ингээ нэг муу юм хийлээгээд тэрний чи үр дүн нэх мэдэгддэг. Одоо жишээлбэл яа ингээл амар гой залуучууд ингээл яваал уугаал шоодаал ингээл байж баахан муу зүйлүүдийг хийдэг. Гэтэ ингээ маргааш нь яг гой хിവэрэ байгаад идэг. Тэгэнгүүт ингээд хүн ингээд дотроо бодог. Ганц удаа ингэж ихэд ямар ч хамаатай юм тий ер нь яахчгүй юм байна гэд. Гэтэ яг үүндээ тэрний ингээ олон давтагтаад ирэхээр одоо зүгээр 10 жилийн дараа гээд харъя л та тий ингээд 30 мөч төхөд ирсэн ч юм тий. Тэнгүүд яг за хин сахилга баттай тууштай байсан юм бэ? Хин тууштай биш байсан бэ гэдэг нь амар харагдаг. Яг тэр өөрийгөө гаргуунд нь хайсан хүмүүс тий
Яг ингээл амьдралтаа нэг л уучраа олоогүй. Тэгэл амар сэтгэл хангалуун биш. Тэгээ яа тий мөнгөний тал дээр бас амар асуудалтай тэгээ явж идэг. Яг эсрэгээрээ амар сахилга баттай байж чадсан хүмүүс яг өөрсдийнхөө зорилгот хүрч чадсан тий. Тэрнтэйгээ тууштай ажиллаж чадсан. Айгүй жаргалтай, эрүүл мэндийн сайн. Тэгээ ажил төрлийн хуучрыг олцсон. Тэгээ хамаагүй нэг тийм цаанаасаа шууд харагдаг. Бүр ингэ царайнаас нь хүртэл харагдаг. Зүгээр л өөрийгөө арчлаагүй хүн байвал урт хугацаанд тий яг ингээл арьс марсан дээр нь ч юм уу ингээд хөгшрөөд ирэхээр угаасаа шууд биен дээр нь ингээд гараад ирдэг. Сахилга бат үнэхээр дур булаан. Тэгээ бодонгууд шүү дээ тий. Сахилга бат гэдэг зүйл хүнийг амар гоё харагдуулдаг зүйл. Би энийг яг сүлд ойлгосон. Зүгээр ингээд за наазахын жишээ ингээд фитнесээр хичээлдэг хүмүүс байдаг та. Тэр хүмүүс ингээд амар гоё бий тий. Тэгээ яг хөө ингээ гоё биений гоё харагдуулдаг талтай мэдээж тэгээ эстетиклээ те айгуу гоё харагдаг. Гэтэ хамгийн гоё зүйл нь тэр хүмүүсээ амар хүндэлмээр. Яг тэгвэл тэр хүмүүс ингээд амар хэцүү зүйлийг тууштай хийж чадсан. Тэд нар дасгалаа сайн хийж чадсан. Байнга жимд явж чадсан. Тэрийг амар тууштай хийж чадсан. Энэ юуроос амар зүйл биш хүнд өчр зүйл. Тэнгууд тэр хүмүүсийг уусаа хүндэлж байгаа байхгүй те. Ийм зүйлийг хийж чадсан гэдэг тэр хүмүүсээ хүндэлж байгаа болохоор тэр хүмүүс амар гоё харагдаад ирдэг. Ер нь хүн хүндэлж байгаа хүндээ угаасаа татагдсан шүү дээ. Тэгээ энийг бас бодоод үзээрэй. Хүн өөрөөгөө бас гоё ярина гэдэг. Хүн сахилга баттай байгаад ирвэл өөрөөгөө хүндэлэмж улам ихсэн тий. Би угаасаа ийм хэцүү зүйлүүдийг хийж чадчих штэ. Би чадах юм байна гэд тий. Би ийм зүйлүүдийг хийж байна гэд өөрөөрөө бахархдаг. Тэгэнгუთ өөрөөгөө гоёор мэдрээд өөрөөгөө хүндлээд тэр өөрөөгөө хүндлэмжэд бас хамаартай. Тэгэнгუთ бас зүгээр ингээд жоохон сэтвээсээ хазаахад уусаа сэтгэл готрол ингээд хэцүү асуудал ингээд ихэнхдээ тэрнийх нь уг үндсэнд ингээд хүний өөрийгөө хүндлэмж байдаг. Би уусаа ойлгохгүй амтан тий. Би ийм зүйлийг хүртэх хэрэгтэй. Ийм амьдралыг хүртэх хэрэгтэй гэдэг бас нэг шалтгаан хүн ерөөсөө сахилга баттай байж чадахгүй болохоор тэгээд ингээд улам ингээд буруу цикл руугаа яваад ямар нэг юм донтоо тэгэл улам уруудаад ингээд хар нөхрөө унцдаг. Тийм жишээ нь. Бас нэг ер нь бодоод ахт тий ингээд заавал бие дээр ярилдаггүй. Ер нь сахилга баттай хүнийг хараад ер нь ол шууд мэдэх боломжтой. Зүгээр л нэг цаанаасаа тий бие авч явж байгаа байдал нэг тийм агаарт нь сахилга бат байгаа юм шиг тий харцнаас нь ч юм уу хандлага нь цаанаасаа өөр байдаг. Би энийг яаж мэдж байгаа вэ гэхээр манай ах яг тийм хүн бохгүй. Манай ах ингээд би ковидын үеэр ахтайгаа ингээд цуг амьдарч үзсэн. Тэгээ бит хоёр цуг ажиллаа хийгээд тэр үед манайх ингээд өглөөнөөс орой хүртэл бүр ингээд тасралтгүй амар өндөр төвлөрөлтөй ажилладаг. Би тэрийг нь хараад бүр ингээд амар биширчээсэн. Тэгээ манайх ингээд орой ажиллаа дуусчаад зүгээр ингээд диван дээр ингээд суудаг байсан. Тэгээ тэр үед ингээд юу ч хийхгүй цаа 10 минут юу ч хийхгүй зүгээр тархиан амраар суудаг. Бүр ингээд утас оролдох ч энерги байхгүй. Тим хэмжээнд өндөр төвлөрөлтөй сууж чаддаг. Тэгээд тэрийг нь би биширсэн. Ер нь тийм болохоор л угаасаа манайх ингээд амар мундаг явж байгаа бох. Тэг бодонгууд угаасаа манайхыг бүр ингээд годомжинд гаргаад хайцсан байсан ч гэсэн тий. Угаасаа цаанаасаа характер нь тийм сахилга баттай болохоор ингээд доороосоо дэшээ буцаал гараад ирнэ. Ерөөсөө хаанаас ч эхэлсэн буцаад гараад ирэх юм. Ерөөсөө амьдралтанд хүрэхээс өөр аргагүй тийм хэмжээний характертай хүн гэж хэлмээр байна. Тэг ахаар айгу бахархдаг. Тийм өөгөхгүй шин чанар угаасаа бүр амар аттрактив, амар гоё шин чанар. Одоо хосын харилцаанд биш үү бас бодоход эмэгтэй хүн эрэгтэй хүн яг л тийм байгаасаа гэж үздэг. Урдаа тавьсан зорилготой нэг тийм чухалчилсан, харцсан, нэг алсын хараатай тэрний төлөө байнга тууштай ажилдаг байгаасаа л гэж үснэ. Хэрвээ сайн эмэгтэй хүн байх юм бол тэгэхгүй тэгээ те ингээл байнга сатараал те ингээл ерөөсөө нэг тийм чиглэл байхгүй, зорьсон зорилго байхгүй бол эмэгтэй хүн чамайг тест хийгээл эхэлнэ. Чи яагаад ингэ залхуураа хөвтөд байгаа юм те. Эсвэл яг ингэ шал өөр юмд гомдлол байдаг л та тий. Чи яагаад авахта аяг тавгаа байхгүй байгаа юм чи тийм үү. Ямар нэгэн байдлаар дохио ирээл нь. Тэр үед нь эрэгтэй хүн даан ч ингээд яа тийм энийг юм яагаад гомдлоод байгаа юм чи тийм үү те. Шал тэнэг жижиг зүйлүүдэд гомдлоод байна гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг тэр гомдлоод байгаа зүйл нь тэр жижиг зүйл биш. Яг үүндээ арай жоохон том зургаар тий. Чи яг өөрийнхөө хөссөн эрэгтэй хүн байж чадахгүй байгаа болохоор чи чиглэлгүй зүгээр хийсч яваад байгаа болохоор амьдрал чинь өөр ямар нэгэн сонирхолтой зүйл болохгүй байгаа болохоор эмэгтэй хүн чамайг ингэж жоох чаленж хийж байгаа. Тэгээ яг эсрэгээрээ ингээд эмэгтэй хүн өөрт нь бага цаг зарцуулж ийсэн ч гэсэн хэрвээ чи ингээд зоригтой амар завгүй яг урагшаага хөдөлмөрлөөл байх юм бол
хоёрын өнгөрөх хугацаа бага байгаа ч гэсэн илүү чанартай байна те. Яг тэгвэл чамтай байх хугацаа хамаагүй үнцэн те. Тэгээ тэр үед чамайг хамаагүй илүү их хүсэмжлэн, чамайг хамаагүй илүү их хүндлэн. Яг тэгвэл чи бусад залуучуудаас амар өөр байгаа. Бусад хүмүүстэй харьцуулахад те чи урдаа тавьсан яг зоригтой тэрийг амар чухалчилдаг, тэрнийхээ төлөө ингээд тууштай ажилладаг. Тим хүнийг угаасаа хүндлэхгүй байхын аргагүй, тим хүнд угаасаа татагдахгүй байхын аргагүй. Тийм болохоор зүгээр нэг үгээр хэлэхэд чи үнэхээр гоё харагдсмаар байвал, гоё залуу, гоё эмэгтэй болмоор байвал дисциплинтэй, сахилга баттай болоорой. Зорилт. Зарим хүмүүс яагаад сахилга баттай болох хэрэгтэй юм те? Тэгж асууж иж магадгүй. Одоо би ингээд уцаа оролдоо суугаад байна шүү дээ те. Тэр үед би ингээд тэр өдөртөө тавьсан зорилго байхгүй те. Ямар нэгэн чухалчсан зүйл байхгүй. Угаасаа өөр нэг хийгээд ах юм байхгүй бол угаасаа тэгээд би уцаа оролдуулсан. Өөр ямар ч аргагүй. Тэгээ бодонгууд бас жим фитнесээр хичээлдэг хүмүүс бас сагаар дэм хэрэглэх амар дургу. Яг тэгвэл тэр хүмүүст хамаагүй чухал зорилго байгаа. Яг ингээд хүний тархин дотор надад яг юм шатлал байгаа юм шиг санагдаг. Одоо хамгийн чухал зүйл нь энд байна. Тэрний доогоор ийм зүйл байна. Тэгээ хамгийн доор нь сахар байна гэж бодчихгонгод хүн угаасаа тэр үед одоо тий ингээл амар гоё зарим мэрмэг ч юм уу тий сахар дэм харагдахад яг тэр шатлалаараа явдаг. За миний чухал зүйл хамгийн зүйл ийм болохоор би тэр доор байгаа зүйлийг хийхгүй гэдэг. Тэгээд энэ дээр одоо миний бодлоор бол хүмүүсээ гаргаж байгаа алдаа нь хүнд зүгээр тийм ингээд амар чухалчсан зориг байхгүй хамгийн дээр тавьсан зүйл байхгүй болохоор доошоо ингээд зүгээр живээд унцдаг. Тийм болохоор л надад ингээд сүүлийн үед би ингээд амар үр дүнтэй ажиллахыг хүсдэг. Амар хийх зүйл их байгаа, сурах зүйл их байгаа болохоор уцаа харангууд бүр ингээд дургу ураад идэг. Энэ бүр ингээд хэрэгтэй юм бүр юу ч аахгүй. Наа зүгээр л сатааруулдаг. Би зөв уцаа эргэлж байгаа шалтгаан зүгээр л хүмүүстэй мессеж үчих уцаар ярих. Тэгэл тэг яг хоо ингээд янз бүрийн такси мэгсэ ч юм уу жижиг сажиг юм байгаа. Тэгээ бодохоор зүгээр л хүнд амар чухал зүйл хэрэгтэй. Тэр зүйлээ олж авъя гэсэн бүр тийм дотроос шатж байгаа тийм хүсэл хэрэгтэй. Тэгээ тэр зүйлдээ өдрөө болгон хүн төвлөрч чадах юм бол Сахилга бат цаанаас хамаагүй амархан гарч ирнэ. Тэгээ би энэ дэр нэг гоё клип үзүүлье. I don't want to live in a hole anymore. It makes me feel poor. We are poor, but we're happy. Come see, come ça. Anyway, the views are better above ground. Honey, I'm 7 non-Fox years old now. My father died at 7.5. I don't want to live in a hole anymore. And I'm going to do something about it. Энэ клип надад амар хөөрхөн санагдсан. Тэгээ энэ клип Fantastic Mr. Fox гэдэг хүүхэлдэйний хэсгээс гардаг. Тэгээд сая ерөөхдөө ингэж хэлж байгаа. Тэр эрэгтэй хүн нь би ийм хар нөхөнд амьдрмааргүй байна. Энэ намайг ингээ тийм ядуу мэдрэмж төрүүлээд байна гэсэн чинь эмэгтэй нь хоёлаа угаасаа л ядуу штэ. Гэтэ хоёлаа аз жаргалтай байгаа гэсэн. Гэсэн чинь эрэгтэй нь үгүй би ингэж амьдрмааргүй байна. Яагаад гэвэл те дээр гараад амьдрах юм бол харагдах байдал нь хамаагүй дээр байгаа. Би ингэж амьдрмааргүй байна гэж хэлсэн. Тэгээ энийг бодонгууд хүн урдаа бүр ямар ч зориг тавьж болно тий. Хүн болгонд амьдралд янз бүрийн асуудлууд байгаа шүү дээ. Янз бүрийн хэрэгцээнүүд байгаа тий. Яг саяны Fox шиг тий. Чи ингээд өөрийнхөө амар дургу газар амьдарч байгаа бол тий. Би энэ чанаас гармаар байна. Би ингэж амьдрмааргүй байна гэж хэлж болно. Эсвэл хүнд утга учир өгдөг зөндөө зүйлүүд байгаа тий. Гэр бүл байна. Чи хүүхдээ хөдлөө тий. Хүүхд ч одоо яа энэ зүгээр нэг хогийн сургууль сурж байгаа ч юм уу тий амар холоос явдаг ч юм уу. Тийм үед би хүүхдийнхаа ирээдүйд би хүүхдээ хамгийн сайхан ирээдүг нь бэлгэлнэ. Би хамгийн сайн аав, хамгийн сайн ээж болно гэдэг тийм чамд утга учир байж болно. Эсвэл чи ээж авахад л тий. Ээж аав чинь чиний төлөө бүр ингэ нассаараа ажиллаа. Чиний төлөө амар хэмээлээ. Одоо ч гэсэн ээж аав чинь ажиллаа л явж байгаа гэж магадгүй. Бүр чиний төлөө ч ажиллаж иж байж магадгүй тий. Тэр үчи бодох хэрэгтэй. Би ээж аавтаа ер нь юу хийсэн бэ тий. Би ээж аавтаа буцааж ачийг нь хариулнаа гэд тэгэх юм бол дотроос ч галсаа тий илүү чухал зүйлүүд гарч ирнэ. Эсвэл яа дээ чиний хайртай хүн чинь яа дээ амар хэцүү ажиллая гэдэг ингээл амар сэтгэл зүйд нь хэцүү ингээл биеийн дороотол сэтгэл зүйн дороотол тийм байгаа бол тий чи илүү шургуу ажиллах тэр чинь ингээд тий хамаагүй их утга учир өгч болно. Тэг хүнд ийм утга учир авах зөндөө зүйл байгаа. Чи эсвэл бас өөрийгөө бодох хэрэгтэй тий. Чи яагаад ч юм те амар сэтгэл готролтой байгаа. Эсвэл ингээл амар ганцаардалтай амьдэрдэг те. Янз бүрийн асуудлууд байгаа. Чи энэ бүхнийг бодоод ингээд баг хашгирмаар санагдаж магадгүй. Хашгирах ёстой бол хашгирах хэрэгтэй. Ойлгох ёстой бол ойлгох хэрэгтэй. Гэтэ эцээст ерөөсөө шийдэх хэрэгтэй. Одоо ерөөсөө хангалттай. Би ингэж баймаргүй байна.
би энэ бүхнийг шийднэ. Тэгээ би энэ бүхний ард нь гарна. Би эцэг эхийгээ ингэж амьдруулахгүй, би хүүхдтэй сайхан ирээд өгөөг нь би өөрийгөө ингэж новшин мэдрүүлэхгүй, би энэ бүхнийг засна хангалттай гэд би ингэж амьдрмааргүй байна гэд түрүүний үнэх шиг тийм шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ энэ дээр өөрөөсөө асуугаарай. Талент хараад би яг энэ бүхний төлөө юу хийсэн те? Хэрэг шаргуу ажилласан юм. Би яг хангалттай шаргуу ажиллаж чадсан уу те? Би өдөр болгон тууштай ажиллаж чадсан уу? Би өдөр болгон бэлтгэл хийсэн үү? Эсвэл те би зүгээр л за жоохон уцаа оролдох зүгээр шүү дээ те. Жоохон арх уухад зүгээр шүү дээ. Гараа шоодох зүгээр шүү дээ. Эсвэл жоох тоглоход зүгээр шүү дээ гэл амархан зүгээр шүү дээ гэл тэгжсэн үү? Ерөөсөө энэ дээр яг өөртөө шудраг байх хэрэгтэй. Миний амьдрал дээр шүү дээ те. Би яг их сургуулаа төгсчөөд нэг жилийн дараа ч юм уу те ажилдаа байхдаа ингээд бас яг амар сэтгэл хутралд орж исэн бүр ингээ амар их доото тоглодог. Өдөр шөнөгөө тоглодог. Тэгээ тэр үед ерөөсөө шалтгаан надад зүгээр л арай дээр зориг байгаагүй. Ерөөсөө би ингээ за гайгүй ажилд орчлоо гэж буугаад өгцөн. Тэнгуут ингээ амьдрал жоохон утгагүй байсан болохоор надад ямар ч тийм зорьсон юм байгаагүй. Яг тийм харцсан тий яг ийм амьдралтай болмоор байна гэсэн юм байгаагүй болохоор л би зүгээр л доото тоглоод тэнхтэй яваад байдаг гэсэн. Тэгээ тэр үед би үнэхээр аз жаргалгүй байсан. Тэгээ тийм их зоригтой, тийм хүчтэй утга учиртай байгаад ирэхээр, зорьсон юмтай байгаад ирэхээр хүн цаанаас амар хүчтэй болдог. Бараг дэлхийн ертөнд чамааг ингээд хүсэж байгаа зүйл рүү чи улам ингэж түлхэж өгöd байдаг. Ерөөсөө чи хүчтэй болдог. Яагаад гэвэл хүчтэй байхаас өөр ямар ч сонголтгүй. Гэтэ яг эсрэгээрээ хүн ямар ч тийм зорьсон юм байхгүй те. Яг ингээд тийм хамгийн чухал шүү гэсэн тийм зүйл толгойдоо ингээд барьж яваагүй тэрэндээ фокуслохгүй болохоор яг эсрэгээрээ амар сул дорой болдог. Тэгэл улам дороотол ямар нэг юм донтоол тэгэл бүр хар нөхрөө ундаг. Тэгээ тэг тусмаа гүнзгий унах тусмаа гарахад бүр үнэхээр хэцүү болдог. Тийм болохоор талент хараад ер нь би хийм бэ гэж өөрөөсөө асуугаарай. Ер нь яг энэ ч юугаа хийж байгаа. Яагаад ч амьдраад байгаа юм те? Яг миний зорилго юу юм бэ гэж асуугаарай. Шаардлагатай бол зүгээр те газараа ой модон талхаад босод юмнасаа бүгдээс нь холдож аваад өөрөөсөө асуух хэрэгтэй. Ерөөсөө би хийм бэ. Миний хийж чадах зүйл ерөөсөө л ийм юм уу те? Би ерөөсөө ийм л хүн болох юм уу гэ өөрөөсөө асуугаарай. Чи ингээл энэ жигтэй ингээл амьдраад байвал ер нь юу болох вэ? Ингээл ямар ч сахлаг бат суулгаагүй. Зүгээр л урсгалаараа яваад байвал энэ бүхний үр дүнг сайн бодох хэрэгтэй. Тэгээд энэ бүхний үр дүн чамааг айлгах ёстой. Чи өдөр болгон сэрэлтэй ингээл амьдрал чи ингээл нэг өдрөөр богиносоо л байна. Тэгэл чи ингээд сэрээд харахад юу ч болоогүй байдаг те. Юу ч өөрчлөгдөөгүй. Чи өөрийнхөө бодож зорьсон мөрөөдөл ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд ерөөсөө ганц ч алхам ойртоогүй. Тэгэл чи 7 хоногийн дараа, сарын дараа, жил, 10 жил, 30 жилийн дараа ингээл эргэж харахад юу ч болоогүй, ямар ч прогресс гараагүй. Тэр үед чи яаж мэдрэх вэ? Эсвэл өштэй бүр энээс муу зүйл байна. Чи ингээд амьдрал чи ямар нэг ингээд те амьдралыг чинь зулгааж байгаа хамгийн гол асуудал байж магадгүй. Ямар нэг зүйл донтсон ч юм уу те ямар нэг зүйл байнга зоодог. Чи тэр зүйлээ ерөөсөө шийдээгүй, тэр зүйлээ тэр жигт нь хаяул ингээл дорооцоор бол бүр ингээд хар нөхрөө. Тэр үед бүр ингээд ямар ч авралгүй болно. Тим ирээдүг чи хүлээн зөвшөөрөх үү? Хэрвээ энэ бүхнээс үнэхээр айж чадах юм бол энэ бүхнийг өөртөө сануулж чадах юм бол хүн энэний эсрэг шүн унтж чадахгүй те төлөвлөөд ирдэг, бодоод ирдэг. Би одоо яг юу хийх вэ гэгээд өөрийгөө толгойг гашлгаад ирнэ. Тэр үед л яг хүн үнэхээр хүчтэй, тууштай толдож чаддаг. Би энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг зүйл толгойд нь байнга байгаад ирэхээр хүн тэрнийхээ эсрэг үйл хөдлөл хийж чаддаг. Амьдрал бол дайн. Тэгээ тийм үг зөндөө сонсч байсан л амьдрал бол ерөөсөө дайн те. Амьдрал бол тулаан. Гэхдээ энэ бол ингээ гадаад ертөнцид болж байгаа тулаан биш. Яг бидний дотроо болж байгаа дайн. Бидний тийм сүнслэг дайн, оюун санааны дайн байдаг. Энэ бас нэг зүйлийг тайлбарлаж байгаа. Яг ингээд бидний өмнө ингээ те нүдний өмнө дайн болоод байгаа юм бол бид нар амар фокустай байж чаддаг те. Хүн амьтаа өгөж мөхөд те. Амь амьдрал чинь хамаарч байгаа болохоор бид нар амар фокустай, амар хүчтэй те хамаг хүчээ гаргаж, хамаг хүчээ шавхаж толдож чаддаг. Гэхдээ
бид нар өдөр тутмын амьдралдаа яг ийм нүдний өмнө дайн болохгүй болохоор бидний фокус алдагддаг те. Яг тэр бид нар тэр өөрийнхөө харсан алсын хараа тэр зорьсон зүйлүүдээс ингээд жоохон фокус нь сулраад байдаг. Тэрнээс нүдээс салгаад ирдэг. Тэгээ энэний нэг шалтгаан нь бол бид нар тэр үр дүнгээ айгу шууд хүсээд байдаг. Эсвэл үр дүнгээ тийм амар ингээд олон жилийн дараа шаардлагатай гэдгийг мэддэг болохоор ч юм уу те. Тэрнээс айгаад тэгэл тийм төвчээргүй болохоор л ерөөсөө шууд буугаад өчтөв. Одоо үед чинь те ингээд бүх юмаа swipe хийгээл зүгээр ингээд болцохоор бол те Tinder swipe хийгээл хоол идэхээр бол нэг юм коноп дараал бүх зүйл ингээд амар хурдан ирдэг болцсон. Интернетийн 900-д те технологийн 900-д байгаа болохоор энэ ингээд хүн ингээд амар бэлэнчлэг сэтэлгээтэй болгоцсон. Энэ яг бидний дайсан болж байгаа. Тэгээд ирэнгүүт хүн те цаанаас залхуурал яг хөө ингээ хальт толгойд бодож байгаа ч гэсэн ингээл арай нэг жоохон сул ажиллаад эхэлдэг те ингээл баг багаар фокус нь алдагдаад тэгэл ингээл нэг өдөр болоо 7 хоног болоо сар болоо тэгэл нэг мэдсэн чинь тэр зүйлээ тэр жигт ингээл хаяа явуулсан байдаг. Энэ бүхэн яагаад тохиолдсон шүү те яагаад бид нар тэр харсан зүйлээс хараагаа салгачваа. Яг хүн ингээ заримдаа өөртөө шалтгаан гаргадаг л те. Оо энэ яг миний хүсэж байгаа зүйл биш байхаа ч гэдэм үү те. Би энийг бүр үнэхээр яг хүсэхгүй байгаа гэж өөртөө хэлдэг. Тиймэрхүү зүйлүүдээс болдог гэж магадгүй. Зүгээр л за зүгээр амьдрал юм даа гэд те. Зүгээр нэг тийм тухтай одоо байгаа амьдралтаа ингээ дасцсан ч юм уу те. Эсвэл зүгээр л нэг тийм хормын таашаал хөөгөө явчихдаг. Өөрийгөө зүгээр жаргах гал. Please бүр үнэхээр бүр битээ тэгээрэй. Тэр харж байгаа тий бодсон хүрмээр байгаа зүйлээ тэрний талаар бүр байнга бодох хэрэгтэй. Тэрийг хараанаас ерөөсөө салах хэрэггүй. Байнга бодоод байнга тунгаагаад бүр ингэ бичээд тий журнал хийгээд одоо би ингээд жоохон прогресс гарч ийн ч гэдэг юм тий би ийм зүйлд хүрэх гэж байгаа. Эсвэл яа шаардлагатай бол бүр ингээ хан дээр наасан ч болно. Vision board гэж зүйл үүдэн штэ. Ингээд хүн яг хүрмээр байгаа тий амар байгаа зүйлүүд ингээ бүр ингээ зураг болгоо гаргах штэ. Хэрвээ чи тэрийг өглөө болгон хараадах юм бол тий тэр алсын хараач ингээ байнга толгоонд чи ингээ жоохноор байгаа л энэ. Тэг ер нь хараагаа салахгүй байх нь амар чухал. Тэгжиж хүн тий тэр том зорилгоо ингээд за сард нь ч юм уу тий улирлын ингээд жижигхан болгож хуваагаад тэг өдөр тутмын үйл хөдлөл болоод тэгээ өдөр тутмын зүйлүүдээ хийж л баг хийж л тэгжиж тэр зүйлтэй ингээд аяанда хүрдэг. Энэ дээр надад нэг амар таалагдсан киноны хэсэг байсан. Тэрэн дээр тэгтийн нэг залуу ингээд амьдралынхаа төгсгөлд ирчээд ингээд эргээд бодсон юм байна л та. Тэгсэн чинь өөрийнх нь тэр хамгийн их зовж исэн жилүүд хамгийн гайхалтай жилүүд байсан. Хамгийн гоё зүйлүүд байсан. Яг гэвэл тэр зүйлүүд нь тэр хүнийг бий болгосон. Гэхдээ тэр хүний тэр ад жаргалтай өдрөөсөн өнгөрөөд нэг тийм сүртэй зүйлүүд байгаагүй. Яг л тэр зүйлүүдээс нэг юм сурч аваагүй болохоор. За ингээд бичлэгээ дуусгая. Миний өвөж сухыг сонсож суусанд баярлалаа. Тэгээ энэ бичлэгэн дээр яг хуу нэлээд жоохон онлайн төлөв юм ярьсан байж магадгүй. Дараагийн бичлэгэн дээр яг сахилга бат сулахад яг ямар менталити те яг ямар майндсет шаардтыг яг ямар үзэл баримталтай байх ингээд тэр талаар илүү тийм бодтой гоё хэрэгжүүлж болохоор те толгоонд хадгалж болохоор зөвлөгөөнүүдийг өгнө. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя.